Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд нээлттэй хийсэн гэмтрэг трейлер төрлийн Red Rooms киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Амралтын өдрөө дүүрэг багцаа амтлан дүүрэн жаргалтай өнгөрүүлээрэ. Бүхнийг багтаасан амтат дүүрэг багцаа зөвхөн www.kfcmongolia.com болон 7555 1010 утсаар хүссэн газараа хүргүүлээд аваарай. KFC юу захиалах вэ? Юу? Та захиалгаа тод хэлээрэй. Чих тавин сонсож байв. Ичээд байна. Юу дайчаад байгаа юм ба өгч бай. Бай нөө. Аль өгч бай ах нь яриад үгүй. Байна уу? Нөгөө нэг За байна уу? Таны нэгч дууслаа. Уцаар шидгүй ичээд байвал онлайнаар захиалаарай. kfcmongolia.com. Онлайнаар захиалбал илүү амархан. Келен нэртэй бүсгүй хөл хөдөлгөөн ихтэй Монтрил хотын явган хүний замын ойролцоо унтаж угаад сэрнэ. Түүний гадаад байдал бие авч яваа байдал зэргээс харвал тэрээр орон гэргүй хүн биш гэдэг нь тодорхой. Нар мандаж эхлэхэд Келен тус газрын шүүхийн байр руу явлаа. Аюулгүй байдлын шалгалт хийлгэсний дараа түүнийг шүүх хуралдааны танхимуудын нэг рүү орохыг нь зөвшөөрч тэр өрөөнд түүн шиг хэд хэдэн хүн байв. Удалгүй шүүгч Чевалерийн шүүх хурал эхэлж байгааг зарлана. Түүнийг 3 гэмзэмгүй охтыг хулгайлж, хорж, харгас хэрцгийгээр тамлан зовоож, эцэст нь амьд нь хүрэхтэй садар самуун материалууд бэлтгэсэн хэрэгээр буруутгаж байгаа юм. Эндээс шүүхийн танхимд байгаа хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүний гишүүн гэдэг нь тодорхой болно. Ингээд шүүгч 2 сарын хугацаанд энэ шүүх хурлыг явуулна гэдгийг дурдав. Тэрээр Чевалерийн хувь заяаг зөвөр шийдэхийн тулд хүн бүрийг шудраг байхыг хүслээ. Тэгэд шүүгч цаашид үзүүлэх зарим нотлох баримт нь хүчирхийллийн шинж чанартай тул маш ихээр сэтгэлийн төвшөөр төрүүлж болзошгүйг хүн бүрт сануулна. Тиймээс зүрх муутай хүн байвал яралтай танхимыг орхих хэрэгтэйг анхааруулав. Улмаар Чевалериас түүнийг буруутгаж байгаа зүйл ангуудын талаар асуухад тэрээр өөрийгөө гэмбуруугүй гэж мэдэгдлээ. Үүний дараа прокурорт үг хэлэх зөвшөөрөл өгнө. Прокурор шууд гол санаа руугаа орж хохирогчд болох Ким Лебланк, Justin Roy, Camilla Blue нарыг өсөж яваа өсвөр насны охин байсан гэдгийг хэлв. 13-аас 16 настай эдгээр охид спорт боловсрал гээд олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож маш сайн охид байсан. Гэсэн хэдий ч тэдний амьдрал энэ хүний аратан мангас байдлаас болж харгас хэрцгийгээр үгүй болсон гэдгийг хэллээ. Прокурор Чевалер Грашанда улаан өрөөг бий болгож харамсалтай нь эдгээр 3 охид энэ өрөөний золиос болсон гэдгийг илчлэнэ. Өмнө нь Dark Web дээр домог гэж үздэг байсан энэ улаан өрөө одоо бодитоор байдаг гэдэг нь үнэн болох нь батлагдсан гэв. Үргэлжлүүлээд ийм өрөөнд хохирогчдыг тамлан зовоож амийг нь хөнөөдөг бөгөөд энэ үйл явцыг интернетээр шууд дамжуулдаг болохыг тайлбарллаа. Тэгэд нөхцөл байдлыг илүү жигшмээр болгохын тулд хэд хэдэн нууцлаг хүмүүс үүнийг үсгийн тулд их хэмжээний мөнгө төлдөг гэдгийг хэлнэ. Прокурор нотлох баримтын бичлэгнүүдээс нэгийг нь үзээд дахиж хязээч үзээгүй гэдгээ дурдав. Тэрээр ярагдсан гэдэс дотор хаасайгүй цус, тасалсан мөчнүүд, хутгаар ухаж гаргасан нүдгээд дүрслэхийн аргагүй өөр зүйлсийг харснаач илэрхийллээ. Холбооны мөрдөх товчооны ажилтан зөвхөн Ким болон Жастин нарын бичлэгүүдийг Dark Web-ээс олсон ба прокурорын бодож байгаагаар бяцхан Камилагийн бичлэг огтоо олдоогүй нь бараг л сайн хэрэг байх. Учир нь тэр бичлэг илүү аимшигтай, нүд халтарн байх болно гэдгийг хэлнэ. Дараа нь бусад мэрэгчлэтнүүд Deep Web болон Dark Web хоёрын ялгааг бас улаан өрөө хэрхэн ажилдаг мөн эрэлт нийлүүлэлтийн тухай ойлголтыг тайлбарлав. Тэд бичлэгнүүд дээрх Чевалерийн нүд, биеийн хилэмж, бие махбодын онцлогийг тодорхойлсон байна. Үүний үр дүнд гэмт хэрэгтэн бол Чевалер гэдгийг прокурор мэдэгдэж суудалтаа суухаас өмнө талигач нарын гэр бүлд шудраг ёсыг тогтооно гэдгээ амлалаа. Ингээд Чевалерийн өмгөөлөгч үг хэлэх цаг болов. Өмгөөлөгч огтод тохиолдсон явдал маш жигшүүртэй аимшигтай байсан гэж үгээ эхлүүлнэ. Гэсэн хэдий ч өмгөөлөгч тангарагтны шүүгч нараас хэргийг илүү томоор харахыг хүсэв. Өмгөөлөгч хэдийнэ асуудалд орсон хүнийг буруутгах амархан. Гэхдээ бодит нотлох баримтгүйгээр хинч түүнийг үнэхээр буруутан мөн эсхийг батлахгүй гэдгийг илэрхийллээ. Тэрээр үйлчлүүлэгчийгээ иргэний хувьд төгс иргэн байсан гэдгийг хэлж Чевалер зогсоолын торгуул зэрэг жижиг зүйл дээрс ч
хэзээч хууль зөрчиж байгаагүй гэдгийг тайлбарлана. Тэгээд Чевалерийг алуурчны гадаа төрхтэй тохирч байгаа учраас л буруугүйч буруутан болгож байна гэж хэлв. Алуурчин бүх бичлэг дээрээ баг зүүсэн ч түүний нүд нь тод харагдж байгаа. Чевалерийн нүд болон биеийн бүтцэн алуурчинтай төстэй байгаа болохоор л олон хүн түүнийг алуурчин гэж үзэж байгаа юм. Үүгэрч барахгүй аимшигтай бичлэгүүд түүний хувийн компьютер дээрээс олдсон. Гэсэн ч өмгөөлөгч хэнийгэн түүний системийг хакердаж компьютерт нь тус бичлэгийг байршуулсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлнэ. Мөн өмгөөлөгч Чевалер машингийн амьдралаар амьдэрсэн. Түүний дансны хулганаас харвал тэрээр их хэмжээний дүнтэй гүйлгээ хийгээгүй. Хэрвээ тэр үнэхээр алуурчин байсан бол улаан өрөөний бичлэгийг үзэхийн тулд мөнгө төлдөг олон хүмүүсээс их хэмжээний мөнгийг хүлээн авах байсан гэдгийг тайлбарлав. Эцэст нь өмгөөлөгч Чевалер алуурчин гэдгийг хинч баттай хэлж чадахгүй. Түүний эсрэг хинч тодорхой нотлох баримтаа гаргаагүй гэдгийг хэлэн үгээ дуусгалаа. Энэ өдрийн шүүх хурал дууссаны дараа бүх хүмүүс шүүх танхимаас гарна. Гадаа сэтгүүлч нараа нэгэн охиноос ярилцлага авч байв. Бусад хүмүүсээс ялгаатай нь тэр охин Чевалерийг буруугүй бөгөөд прокурорууд түүнийг буруутгахыг оролдож байна гэж үзэж байгаагаа илэрхийлв. Тэрээр жинхэнэ алуурчин хаа нэгтээ эрх чөлөөтэй явж байгаа гэдгийг хэлнэ. Дараа нь Келлиэн өндөр барилгадах тансаг зэрэглэлийн орон сууцсандаа ирлээ. Тэрээр ганцаараа амьдардаг ба ихэнх цагаа компьютер дээрээ өнгөрүүлсээр. Келлиэн бол загвар өмсөгч, арилжаачин, мэрэгжлийн покер тоглогч, бас технологийн хорхойтой юм. Мөн тэрээр бүх хуваарийг нь хариуцдаг хиймэл оюун ухаантай туслахтай. Келлиэн оройн хоолоо идчихээд шүршүрт орсны дараа киноны эхэнд сэрсэн газартаа унтахаар явна. Учир нь тэрээр ойролцоо байх шүүхийн байранд аль болох эрт очихыг хүсэж байгаа ба алалгын хэрэг түүний сонирхлыг маш ихээр татаж байгаа нь илт. Хожим нь тэрээр сэрээд өчигдөр сэтгүүлч нарт ярилцлага өгч байсан охинтой таарав. Охиныг Клементин гэдэг ба тэрээр Келлиэнээс кофе уух эсхийг нь ээлдгээр асууна. Хэдийгээр Келлиэн кофе уудаггүй гэж хариулсан ч энэ харилцан яриа тэдний нөхөрлөлийн эхлэлийг тавина. Дараа нь тэд шүүхийн байрны гадаа ирэхэд Клементин Чевалерийн тухай яриахаа зогсоосонгүй. Тэрээр түүнд татагдсан бололтой. Ингээд прокурор хохирогчдын нэгний ээжээс мэдүүлэг авахыг хүсэв. Эмэгтэй охин Камилагийн зургийг үзүүлж энэ зургийг түүнийг алга болсон өдөр авсан гэдгийг хэлнэ. Мөн тэрээр охиныхоо ямар хувцас өмссөн байсныг нарийн дүрсэлж сургуулийн дүрмт хувцас гэдгийг хэллээ. Үүний дараа прокурор Чевалерийн байшинд булсан байсан яг адилхан хувцснуудын зургийг үзүүлв. Ээж нь охиноо шүдний аппараттай байсан гэдгийг хэлэх ба прокурор тэд шүдний аппараттай шүдний хэсэг олсон гэдгийг мэдэгдэнэ. Зургийг хараад хүн бүхэн зочиртоход Чевалер шилэн хаалтан дотроо ямар ч үг хэлэхгүй суусаар. Өдрийн хоолны завсарлагын үеэр Клементин тэд Чевалерийг хэрхэн гүтгэхийг завдаж байгааг тасралтгүй ярьсаар. Тэрээр булсан байсан сургуулийн дүрмт хувцас өөр хүүхдийнх байх ёстой гэдгийг хэлнэ. Энэ үед Келлиэн дүрмт хувцсан дээр охины цус олдсон гэдгийг хэлэхэд Клементин магадгүй охины сарын тэмдэг ирсэн байх гэж хариулав. Тэгээд шүдний аппарат ч бас өөр хинэгнийх байх гэж хэллээ. Клементин Чевалерт галзууртлаа татагдсан ба түүнээс ямар ч гэмбурууг олж харахгүй байлаа. Тэд өдрийн хоол идэж байх хооронд Келлиэн хэсэг хугацаанд покер тоглож мөнгө хожино. Тэгээд тэрээр Клементины өдрийн хоолны $20 нь төлөв. Оройн Келлиэн компьютер дээрээ сууж хэргийн талаарх мэдээллийг интернетээс судалж эхэллээ. Үнэн дээр тэрээр хүссэнээ олж авахын тулд Dark Web-ээс янз бүрийн вебсайтуудыг ашигладаг чадварлаг хакер болж таарна. Төгсөрчгсөн бүсгүйн биш үү чинь. Эхлээд тэрээр Камилагийн ээжийг судалж ажлын байрныхын талаар олж мэдэв. Дараа нь Келлиэн түүний байшингийн гадна хийсэн цагдаагийн бичлэгийг томруулж гэрийнх нь хаягийг мэдэж авна. Тэрээр Google-ийн газрын зургийг ашиглан тэдний гэрийн гол хаалга нууц үхтэй цоочтой гэдгийг олж мэдэх ба энэ нь Келлиэний хувьд тийм ч том асуудал биш юм. Тэрээр хэдхэн секундын дотор Камилагийн ээжийн мэйл хаягийг хакердаж цоочны нууц үгийг олж авав. Гэхдээ энэ бүхний цаана ямар шалтгаан зорилго байгаа нь одоогоор тодорхойгүй. Үүний дараа Келлиэн дасгал хийж дараа нь загвар өмсгчийн студ дээр очиж хэд хэдэн зураг дарууллаа. Дараагийн үзэгдэл тэрээр гудамжаар явж байхдаа Клементинтэй таарна. Клементин шөнө бүр гудамжинд унтдаг гэдгээ хэлснээр тэрээр мөнгөний хомсдолтой байгаа бололтой. Улмаар түүнийг өрөвдсөн Келлиэн Клементинийг гэртээ авчирв. Оройн тэд пицца захиалж
өөрсдийн амьдралаа хуваалцсан. Клементин өөрийгөө Кёбекийн гаднах жижиг хотоос гаралтай гэдгийг хэллээ. Тэрээр зүгээр л Чувалрийг дэмжихийн тулд л энд иржээ. Хэсэг хугацааны дараа зурагтаар Монтрел хотыг зочирдуулсан аллагын хэргийн талаар хөтлөгчд ярилцаж буй инээдмийн шоу гарна. Тэд Чувалрийг шоолж янз бүрийн доромжилсан өнгө аястай нэрээр хочилсоор. Тэгэд хөтлөгч нар өөрсдрүүн залгаж санал бодлоо хэлэх боломжтой шууд утасны дугаарыг гаргав. Улмар Клементин хүмүүс баримт нотлохоогүйгээр Чувалрийг буруутгаж байгаагаас залхсандаа дугаарыг ашиглан залгаж өөрийн уураа гаргахаар шийдлээ. Тэрээр тус дугаарлуу залгаж инээдмийн шоутай холбогдож улс орон даяар шууд үзэж байгаа үзэгчдийн өмнө шүүхийн систем нь хэрхэн авилгалт авцсан талаар гомдлолно. Клементин Чувалрийг гэм бороогүй хүмүүс түүнийг бодит нотлох баримтгүйгээр алуурчин гэж нэрлэх ёсгүй гэдгийг хатуухан мэдэгдэв. Үргэлжлүүлээд тэрээр тархи угаасан зочдын хамтаар хөтлөгчийг ичгүүргүй амьтад хэмээн дуудлаа. Зурагтаар бүхэл хүн Клементинийг шоолонгуй байхад харин хөтлөгч нар цочирдоно. Тэд түүний дуудлагыг дасалж дараа нь түүнийг ямар нэгэн байдлаар солиорсон хүнгээд сэтгцийн эмчэд үзүүлэхийг санал болгов. Улмар Клементин энэ нөхцөл байдлыг даван туулж чадахгүй уйлсаар. Маргааш өглөө Клементин сэтгэлээр унсан хэвээр байлаа. Түүний байдлыг хараад Келиэн сэтгэлийг нь сэргээхийн тулд хэрхэн скваш тоглохыг зааж өгнө. Тэд цагийг хөвгөлтөд өнгөрүүлж хоорондын харилцаа нь илүү гүн болж дараагийн хэдэн өдрүүдэд огт салсангүй. Тэд хамтдаа хооллож, унтаж, бараг л бүхэл зүйлийг хамтдаа хийсээр. Мөн Келиэн завар өмсөгчийн болон хакерын хичээлдээ цаг зарцуулсаар. Дараагийн шүүх хурал дээр Ким Жастин нарын 28 болон 31 минутын урттай хоёр аимшигтай аллагын бичлэгийг өнөөдөр үзүүлнэ гэдгийг зарлав. Энэ нь жинхэнэ албарчин хэн болохыг маш ихээр тодруулах бичлэг юм. Гэсэн хэдий ч прокурорын зүгээс нотлох баримтын маш эмзэг байдлаас шалтгаалan зөвхөн хохирогчдын хамаатан садан л үүнийг үзхийг зөвшөөрнө гэдгийг хэлснээр бусад хүмүүс танхимаас гарлаа. Клементин эдгээр бичлэгүүдийг үзхийг маш их хүсч байсан болохоор энэ шийдвэрт урам нь хугарна. Тэрээр хаалгаар шагайсаар энэ үед хохирогчийн хашгираан бичлэгнээс тод сонсогдох мөчөд ээж нь зөхөрсөн байдалтай дэслэгүй гарч ирэв. Клементин алуурчны дуу хоолойг сонсохыг хүссэн ч Келиэн алуурчин огт ярьдаггүй гэж хэллээ. Эндээс Келиэн бичлэгүүдийг хэдийнэ үзсэн гэдэг нь тодорхой болно. Клементин түүнээс хаанаас бичлэгүүдийг авсныг асуухад тэрээр тодорхойгүй хариу өгснөөр Клементин түүнийг Dark Web-с үзсэн хэмээн сэжиглэв. Энэ үед шүүхийн танхимд хэн нэгэн ухаан алдаж унаж байгаагаас харуул тухайн бичлэг ямар хэрцгий бичлэг вэ гэдгийг илтгэнэ. Гэсэн ч Клементин бичлэгүүдийг үзхийг хүсэж байгаа ба үргэлжлүүлэн шаардсанаар Келиэн түүнд дурамчхан зөвшөөрлөө. Гэртээ очиж Келиэн компьютертаа флаш диск залгаж видеонуудыг тоглоулахад удалгүй Клементины царайны хувирал өөрчлөгдөв. Тэрээр хэрцгий аллагуудыг хараад зүрх нь дэлсэлж, салгалж, айдас давтаж эхлэнэ. Клементин маш ихээр дүгшиж, цаашид үзэж чадахгүй болсон тул Келиэн алуурчны нүдийг нь харуулan бичлэгийг зогсоолоо. Клементин хоёр дахь бичлэгийг үзэж чадахгүй байхад Келиэн түүний үзхийг хүссэн зүйл болохоор бичлэгийг тоглоулахыг шаардав. Хожим тэд замын ойролцоо унтах газар руугаа явхад Клементин гэртээ харихыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Тэрээр харигс хэрцгий аллагуудыг харсныхаа дараа бодлоо өөрчилсөн бололтой. Дараагийн шүүх хурал дээр мэрэгжилтэн энэхүү Dark Web-ийг зөвхөн тор сүлжээгээр дамжуулан үзэх боломжтой гэдгийг тайлбарлав. Мөн тэрээр тор сүлжээ нь хууль бус үйл ажиллагааг дэмжих зорилгоор биш, харин хэрэглэгчдийнхээ нууцыг хамгаалах зорилгоор оршдог гэдгийг нэмж хэлнэ. Удаан хугацааны туршид тэд тор сүлжээн дээр улаан өрөө боломжгүй гэж итгэдэг байсан. Учир нь тор сүлжээн дээрх хурд хамаагүй удаан байсан. Сүүлийн жилүүдэд хурд нь шууд дамжуулалт хийх боломжтой болтлоо нэмэгдсэн. Үзэгчид нэрээ нууцлахын тулд биткойн зэрэг криптовалютаар мөнгөн шилжүүлэг хийх боломжтой байдаг гэдгийг тайлбарлалаа. Оройн Келиэн биткойн гүйлгээг шалгаж байхдаа Dark Web дээрх маш чухал зүйл зардаг бололтой нэрэн тодорхойгүй борлуулагчтай холбогдоно. Борлуулагч үнэн нь маш өндөр бөгөөд олон хүн үүний төлөө өрсөлдөх болно гэдгийг мэдэгдэв. Улмаар Келиэн түүнд өөрийгөө өрсөлдөх чадвартай гэдгээ батлан хариуллаа. Борлуулагч түүнээс бэлэн эсхийг асуугаад бэлэн болмогцоо өөрт нь мэдэгдэхийг хүснэ. Өдөр хоногуд өнгөрч Келиэн хувийн амьдралаасаа гадна шүүгчийн үүргээ үргэлжлүүлэн хийсээр. Нэг өдөр тэрээр дасгалаа хийж байтал төлөөлөгч нь Келиэн рүү залгаад агентлаг гэрээг цуцалсан тухай гинти мэддэг дуулгав.
Загварын агентлаг Келли-Энийг мөрөөдө тоглоомонд донтсон гэдгийг мэдээд түүнийг вебсайтаасаа хүртэл хасжээ. Урам нь хугарсан тэрээр үсээ шаргал болгож ямар нэгэн шийдэмгий алхам хийхээр шүүх танхим руу явна. Маргааш нь шүүх танхимд Келли-Эн Чувалерийг ширтэж байхдаа нүдэд цэнхэр болгохын тулд линз хийлээ. Тэрээр гадуур хувцас тайлж дотор нь өмссөн сургуулийн дүрмт хувцас ил болгов. Энэ нь Камила хулгайлагдахдаа өмсөж байсан дүрмт хувцастай адилхан юм. Дараа нь тэрээр Камилагийн дүрхийг дуурайж шүдэндээ хиймэл шүдний аппарат зүүснээр түүнийг харсан хүмүүс бүгд сандарч эхлэнэ. Камилагийн эцэг эх хамгийн ихээр шаналж тэр даруй аюулгүй байдлын албаныхаа ирж Келли-Энийг дагуулan гарч явлаа. Чирүүлэн гарч явахдаа Келли-Эн Чувалер руу гараараа даллахад гайхмаар нь тэрээр бас түүн рүү хариу гар далалсан нь шүүх танхимд хийж байгаа анхны хариу үйлдэл байв. Энэ үйлдэлээсээ болж Келли-Эн маш их шүүмжлэлд өртөнө. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг галзуу хэмээн нэрлэж, түүний бүх найз нөхөд болон төлөөлөгч нь хүртэл холбоогоо тасаллаа. Ганцаараа сэтгэлээр унсан Келли-Эн өмнө холбогдсон борлуулагчтай холбогдож, бэлэн гэдгээ мэдэгдэн өөрийнхөө баталгаажуулалтыг хийв. Дараа нь борлуулагч түүнд маргааш 7 цагт нэвтрэх кодыг өгнө гэдгээ хэлнэ. Гэхдээ нэвтрэх кодыг хүлээж авахын тулд тэрээр аюулгүй үүднээс төлбөртэй утас руу очих шаардлагатай. Улмар Келли-Эн маргааш нь төлбөртэй утас руу очиж нэвтрэх кодоо хүлээж авлаа. Тэрээр гэртээ буцаж ирээд цаг алдалгүй бүх криптовалютаа зарж хууль бус вебсайт руу нэвтрэх кодыг оруулна. Хугацаа явж эхлэхэд цагдаа нарын хараахан олж чадаагүй 3 дахь хохирогчийн аллагын бичлэг Dark Web дээр дуудлага худалдаагаар зарагдахаар болсон нь тодорхой болно. Энэ нь Камилагийн харгас хэрцгий үхлийг харуулах юм. Цаг явж байх хооронд Келли-Эн биткойнороо бооцоо тавьж Dark Web дээр покер тоглож эхлэв. Тэрээр илүү их биткойн олж дуудлага худалдаанд ялахыг хүссээр. Хэсэг хугацааны дараа дуудлага худалдаа эхэлж хэд хэдэн баян хүмүүс үнээ санал болгож эхлэнэ. Тэд үнийн саналаа багаас эхэлсэн ч богино хугацааны дараа 10 гаруй биткойны үнэлгээнд хүрэв. Келли-Энд ийм хэмжээний биткойн байхгүй болохоор түүнийг стресстүүлсээр. Хэрвээ тэрээр покертой хожиж чадахгүй бол дуудлага худалдаанд ялагдах болно. Туршлагатай тоглогчдын дунд покерын ширүүн тоглолт болсоор. Эцэст нь Келли-Эн покерын мэдлэг болон бага зэрэг Азийн дооныхоо ачаар бүх биткойноо эрсдэл гарган тавьснаар хожиж 2159 биткойнтэй болов. Ингээд тэрээр 18.5 биткойноос эхлээд 21.5 хүртэл маш их үнийн саналыг илгээсээр. Тэрээр өөртөөгөө бүх биткойноо санал болгосон болохоор маш их сандарч байсан ч азар өөр хинч түүнээс илүү үн санал болгосонгүй. Дуудлага худалдаа дууссаны дараа Келли-Эн бичлэгийг компьютертаа татаж аван шуудхан л үзнэ. Дэлгэцэн дээрх улаан өнгөний тусгал дөгшүр төрүүлж байгаа ч Келли-Эн амжилтандаа сэтгэл хангалуун байгаа бололтой харагдана. Бичлэгийг үтснийхээ дараа тэрээр байрныхаа зогсоолоор дамжин гарч өөрийгөө камерт бижигдээгүй эсэхээ баталгаажуулав. Дараа нь тэрээр Камилагийн гэрт очиж хамгаалалтын кодыг нь тайллаа. Бүгд унтж байх ба хинч түүнийг нэвтэрснийг мэдсэнгүй. Келли-Эн ширээн дээр Камилагийн алалгын бичлэг бүхий флаш дискийг чимээгүйхэн үлдээн. Маргааш өглөө нь шүүхийн байрны гадаа сурвалжлагч хэргийг эцэст нь хаасан гэдгийг мэдээлв. Гинтийн шалтгаанаар Чувалер гэмт хэрэг үйлдэснээ хүлээжээ. Энэ явдал цагдаа нар Камилагийн алалгын бичлэгийг олж авсны дараа болсон бөгөөд тэрхүү бичлэг дээр Чувалер илүү тодорхой харагдаж байсан байна. Түүний биткойны гүйлгээнүүд түүний данстай холбоотой байж сэтгүүлч Чувалерийг бүх насаараа шоронд хоригдох болно гэдгийг хэлж мэдээгээ өндөрлүүлв. Хожим нь Клементийн ток шоуны хөтлөгчтэй ярилцах ба тэрээр Чувалерийн нүднээс уйтгар гүнгийг олж харсан. Энэ нь түүнийг гэмгүү гэж бодоход хүргэсэн гэдгийг тайлбарлана. Харин одоо Клементийн Чувалерийг бодлоосоо гаргахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэдгийг хэлснээр кино төгсдөг.